Дараагийн мэдээ бас яг олон улсын харьцаатай холбоотой. Политик цэг имэнгээ сайт байдаг. Энэ дээр нэг ийм мэдээлэл лээ. Улсын их хурлын гишүүн болд энэ чинь луу болгоо тий. Арчсан мөн үү? 35 хүүхдийн цэцэрлэгийн төлбөрөөс болж бүс нутагдах гадаад нэр хүндээ унах хэрэггүй гэд. Тэгсэн чинь Монгол улсын их хурл дээр холбогдох байнгын ороод дээр нэг хуулийн төсөл орж ирсэн. Манай улс гадаад улсууд үйл ажиллагаа явуулж байгаа зарим дипломат консулын газрууд үйл ажиллагаа хаах, үйл ажиллагааны зарлалыг танах гэдэг ийм хуулийн төслийг оруулж ирж байгаа юм. Яагаад тэгэхээр эдийн засгийн хямралтай байгаа ийм нөхцөл байдал зарим тийм одоо зардал ихтэй газруудыг бол зогсоовол яа гэм бэ гэдэг саналыг оруулж нэг талаасаа бол гар өргөө дэмжимээр. Үнэхээр гадаад улс оронд амьдарч байгаа монголчууд гадаад улс оронд Монголын төлөөлөл сууж байгаа дипломат консулын газрууд нь өөрсдөө Монголд ашигтай үйл ажиллагаа явуулахгүй тэндээсээ улсын төсвөө татаад сууж байгаа бол үнэхээр тэрийг хаах ёстой. Зөв. Гэхдээ зарим талаараа эн чинь үндэсний аюулгүй байдал Монгол улсын нэр хүндийн асуудлыг юусоо ярихгүй байна гэдэг зүйлийг онцлоод байгаа байхгүй. Юу гэж байна гэхээр энэ дээр би олон юм яриад байх уу? Ингэсэн байна. За эхний ээлжинд засгийн газраас ирүүлсэн хуулийн төслийн танилцуулга дипломат ажилтнуудын хүүхдийн цэцэрлэгийн төлбөр болох 300 орчим мянган Америк долларын зардлыг удахгүй хаагаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлаас нь нөхөн гэж тусгасан байна гэж байна. За ингээд одоо жишээлбэл Астана, Анкара, Бангкок, Вашингтон, Бинтиан, Софи, Стокгольм, Жакарта, за байнгын төлөөлөгчийн газар бол Женев, консулын газар бол Хөхөт, Хонконг, Хайлар гэсэн газруудыг хаана гэсэн ийм мэдээлэл өгч байна. За ингээд их хурлын гишүүн бол гадаад харилцааны сайдаар ажиллаж байсны хувьд дипломат ажилтнуудын нийгмийн асуудал анхаарч байгааг буруу шаагаагүй хэдий ч ийм өчүүхэн үндслээр бүхэл бүтэн дөрвөн улстай харилцаанд ноцтой сэв суулгаж байгааг шүүмжлэснийг энэ хүү бичлэгээс үзүүлж байна гэж байна. За миний энэ юу чин дуу чин болж илүү болохгүй байгаа. Тийм билүү. За ямар ч сан нэг шалгагдах уу. За энэ сэрэхгүй мэн. За энэ дуу би маргаас асуулаа. Энэ дөхөөр сүлжээнд нэг бас нэг доголт өчөөд байгаа. За ямар ч ясаа ерөөхдөө нэг асуудлын хол яригдаад байгаа зүйл бол ерөөхдөө таалт хийж болно гэдэг байгаа байхгүй. Тодорхой хэмжээнд ашиггүй үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол улсад тодорхой хэмжээнд нэр нөлөөллийн бий болгоод байж байгаа гадны байгууллагууд гадна сууж байгаа Монголын төлөөлөл болсон хүмүүс Монгол улсад ашигтай хэлбэрээр үйл ажиллагаа явуулж чадахгүй бол зарлыг ханах зөв. Гэхдээ бас бодооч гэдэг зүйл хэлээд байгаа. Тэгээ албан бичгүүд нь энэ дээр бичсэн байлээ. Ороод үзээрэй. Тэгэхээр манай бас нэг танахтаа бас хаанасаа танах вэ гэдэг бас бодох хэрэгтэй байна. Дид сайдуудад таньж чадаагүй хүмүүс шүү дээ. Яг үнэндээ. Тэр нөр тансаг зарлаад таньж чадаагүй хүмүүс. Гадаад томилолтод таньж чадаагүй хүмүүс. Бичиг иргэн зарлаад таньж чадаагүй хүмүүс. Тэгчээд улсын нэр нүр болсон зарим нэг газар санаж байвал бас жоохон эвгүүл юм тий. Бас бодоод бодох ёстой асуудал гэдэг үүднээс энэ хүн мэдээлэл хүргэж байгаа. Тэгээд улсын их хурлын гишүүн болдын хувьд бол энэ асуудал нэлээ одоо өмнө нь бол гадаад харилцааны гадаад хэргийн яам гэж багтаа хэлжсэн тий. Ингэхдээ бол нэлээ бас асуудлыг тавьж ирсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор бас улсын нэр хүнд гэдэг зүйлийг бодолцооч гэдэг үүднээс байнгын орон дээр бас асуудал тавьсан байлаа. Энэ мэдээллийг бас үзэгчтэй бас сонирмолоо гэж хүрлээ.